Монгол ардын үлгэр. Эрхий мэргэн. Эрт урд цагт энэ дэлхийд 7 нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амтэн хүн халууцаад, адуу мал харангатаад, байх суухын аргагүй орчгино. Тэгтэг тэр нутагт эрхий мэргэн гэдэг харснаа харвдаг, харвснаа ондог, хавтай мэргэн харваач байж гинэ. Огторгууд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж олон амтэн түүнд очиж гуйж гин. Эрийн эр төрсөн эрхий мэргэн харваач эрхийдээ эрчимтэй, элгэндээ сүстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвдагтаа эрдэж 7 нарыг би 7 сумаар нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод эр хүнээ байгаад хар ус уухгүй, хаг дөвс идэхгүй, амтэн болоод харанхуй нүхэнд амьдрна гэж ам алдаж андгаа хийж гинэ. Тэгээд дорндоос өрөнд хүртэл огторгууд суурсан 7 нарыг зүүнээс нь харваад гарч гин. 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харавхаар татаж, дилж, шагааж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуу хоорон дор нь орж халхалсанд. Харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт онсон учир артан. Хараацайн сүүл 2 салаа барчсан гин. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун нуулын цаагуур барс гээд далд орчиж гин. Эрхий мэргэн харваач хараацай бугууг садаа боллоо гэж харцаг адаг мориороо хөөж алах гэсэнд морин хилж гин. Харуу бүрийгээс харуу бүрий хүртэх хөөгөөд хараацай шууг би гүйцэхгүй бол хөд мөчийг огтлоод хөдөө газар хаяарай. Би имээлт морио байгаад инхэл тунхас газар амьдрах болно гэж амь тангаргаа өгчээ. Хараацай шууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаач хамаагүй хальк болд үсрээд арай гүйцэгдэхгүй зүхтаасаар үүрийн харуу бүрийг хүрэгчиж гин. Эрхий мэргэн уурлаад харцаг алаг мориныхоо урд 2 хөдийг огтлоод хөдөө газар хайчихсан чинь алаг дааг болчиж гин. Алаг даагны урд 2 хөл богино байдгийн мөчөр тэр гин. Бас хараацай шувуу харуу бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцхүү гэж дооглон бостон нисдэг нь тэр гин. Эрхий мэргэн өөрөө эр хүний амь тангаргийн ёсороо эрхий хуруугаа огтолж хаяад эр хүнээ байгаад хар ус уудаггүй, хаг дөвс иддэггүй тарууг болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гин. Таруугны хөлийн саруу 4 байдаг үүнээс болсон гин. Бас эрхий мэргэн харваач тарууг уснаа мартаад орой өглөөний нарнаар хотож байж нарыг харуна гэж. Өглөө орой нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гин. Жийж тарууганд хүн мах гэж хүм идэж болдог тийм мах байдаг нь эрхий мэргэний мах учраас тэр гин. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар эрхий мэргнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гин.